Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Телевизээс эрхлэн бэлтгэдэг хобби нэвтрүүлгийн нэгэн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За энэ удаагийнхаа дугаараа бид нар та бидний эртний танил хүн болгоны очдог даа хүрээ техникийн захын хамт олонтой Хөвсгөл аймгийн зүүн тайга руу явсан энэхүү аяллаа нэвтрүүлгээрээ та бүхэнтэй учран золгож байна. Залуучуудтай завртай өглөөний минь төргий. Өнөөдөр өвлийн хадаг сарын шиний 9 бэлэг дэмдрэлтэй сайхан өдөр. Манай хамт олон одоо Хөвсгөл ийм чиглэлд тайга руу аялалд явах гэж байна. Ер нь манай компани хамт олон өвөл зуны гадаад дотоодын олон аяллыг амжилттай зохион байгуулж ирсэн ийм хамт олон байгаа. Тэгээд аялал гэдэг бол ер нь хүнд шинэ мэдрэмж, эрч хүч өгдөг ийм сайхан одоо үйл ажиллагаа. Тэгээ аяллыг бас ер нь бол хүн одоо өөрийнхөө амьдралд заавал одоо биелүүлж явах ёстой юмны нэг гэж ингэж үздэг. Тэгээд аяллыг сүүлийн үед бол бас урлаг гэж үзэж байгаа. Тэгээ урлагаар бодох юм бол аялал хийж байгаа хүмүүс бол маш их гоё мэдрэмж авдаг, шинэ орчинд бусад хүмүүст гоё үлгэр дуурайл үзүүлдэг. За дээрэс нь маш хариуцлагатай хүн бүр үүрэг арилтай байдаг. За тэгээд өөрийнхөө амьдралд бас нэг шинэ хуудас нээдэг ийм сайхан одоо үйл ажиллагаанд оролцох гэж байгаа та бүхэндээ амжилт хүсье. За тайга руу явна гэдэг бол бас тэр бүр хүн болгоны зориглоод хийгээд бүтээгээд байдаггүй ажил. Ээж минь Монгол улсын гавьяатын эрчин насаараа одоо техникийн үйл ажиллагаатай холбогдсон энэ хүний санаачлагаар та хэд маань сэтгэл санаагаа нэгтгэн өнөөдрийн энэ одоо сайхан өдрийг төлөвлөж товлж ингээд явж явах шиг байна. Тэгээд ирж очихын 3000 гаруй километрийн замыг туулж өнөөдөр өөрсдөө ир зоригийг харуулж бусадаа үлгэр дуурайл үзүүлж ингэж явах гэж байгаа та бүхэндээ амжилт хүсье. Тэгээд шинэ эрч хүчийг аваарай. Компанийнхаа тугийг одоо тэр хүүтний аргил одоо юу гэдгийг тэр тайгад бас сайхан энержүүлээд ирээрээ бүгдээрээ сайхан эрч хүчтэй, энергитэй ийм болоод ирээрээ. Энэ шинэ оны босгон дээр ингэж энэ аяллыг эхлэн гэдэг 2025 манай компани хамт олонны хувьд та бүхэн хамтарч ажилладаг бизнес эрхлэгчдийн хувьд бол их амжилттай сайхнаар эхэлж гэнэ гэж ингэж бодож байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Амжилттай сайхан аялаад ирээрээ. За алтан шар зам нь одоо үлдээтэй сайхан байх болтугай гэд алтан шар замын мэлаж одоо Монгол ёсороо алт цэнхэр хадгаа цагаан сүнийхаа дээжийг бас амсуулж ингэж та бүхнийгээ өдөж мордуулахыг хүсэж байна. За аялалд амжилт хүсье. За өвлийн аялал гэдэг бол бас их эр зэргийн аялал штэ тийм ээ. Бүгдээрээ их эрч хүчтэй их цаг золбоолог их сайхан харагдаж байна та нар минь. Тэгээд энэ аяллыг бол яг л энэ эрч хүчээрээ л даваад ирээрээ гэж та бүхнээсээ бас хүсэж байна. Хасах 45 гараас гисэн штэ.
баяжаач Сальчин суген гэнхаа найман зөвхөст хотлоор нэгдээ намайг чамайг нааширгэж байна Залуу найза замдрая зам тишэ хамт явъя Залуу найза замдрая зам тишэ хамт явъя Намрын талд тариатга намайг чамайг нааширгэж байна Залуу найза замдрая зам тишэ хамт явъя Залуу найза замдрая зам тишэ хамт явъя Өдөөгийн хотод ханан ирсэй Хохтенгэр тунян өдөгөж Нарандар цамхагоргод намайг чамайг нааширгэж байна Залуу найза замдрая завал тишэ хамт явъя Залуу найза замдрая завал тишэ хамт явъя Завал тишэ хамт явъя Завал тишэ хамт явъя Янзтай ясны шүү. Одоо тэгэл 9 рүү явсан аялал сайхан да тий. Бартаа цамтай. Гол ус цөмөрсөн. Яг хоо аялал болгон дурсамжтай бөөн дурсамж болсон аялал найз нөхөд болсон бие бинийгээ таньсан мэдсэн машинаа шалгасан байгаль дэлхийг харж баяссан тийм аяллууд болж ирсэн л доо. Гэхдээ ер нь тэр дотроос аялал арай дурсамжтай гэвэл ер нь ерстэй байшин руу явсан аялал хамгийн гоё. Саад бартаа ихтэй байглаа биширсэн тийм л аялал болж ирсэн л доо. Яг тэгээ техник гэдэг юмныг хүчээр тэгэл даваал яваад ирцгээс л дээ сайхан саад барцдаг. За, 9 рүү чи хэдэн километр явж байна? 9 рүү чинь Газар нь ойрхон л доо. газар нь ойрхон л доо Улаанбаатар хотоос гараад бол. За, тэгээ хэд хамжиж очив? За, өглөө гараад ер нь хоногоор л очдөг юм байлээ. Яг хоо Шөндөө очичдаг гэж үү? шөндөө очдөг юм байлээ. Газар нь хэр бартаатай байна? Бартаа болоо. За одоо ер нь дэх үе Орос Түрк 76 юу нуудлын явдаг юм байлээ шүү дээ. 66 явсан. 66 л явдаг юм байлээ шүү дээ. Өөр барагтай машин явдаг юм байлээ. Гол бартаа нь юу яг уу? Уул даваа юу? Ус уу? Юм л бэ. Тэнд чи одоо тэгээ бид нар чинь жоохон хавар төхүүлээ явсныг чилэхүү тэгээ яг зах сайлгчээсэн үеэр л явжсэн л та халиа ихтэй шавар суучихсан. Дээгүүрээ шавартаа мөртлөө доогоороо мөсөрхөг. Тэгээ өндөр огцом уруу, огцом өөд. Цас хэр хонгарладаг газар байна? Цас бол их хунгарлана. Айгүй их Туслаа хунгарлаа. жилийн услаастай. За, айгүй ихлээр баримжаагаар хэдэн сантиметр байна? За яг нэг модныхоо гүн рүү орохоор нэг 40 50 60 мар байх шиг байсан.
За голын мөс цөмөрх юм байна уу гайгүй юу? Цөмөрлөг яг хөө. Тэгээд одоо энэ нэг машиныхаа буйнаар л явж байгаа юм чи. Яг хөө энэ машины хувьд бол яг хөө бүрэн тоног л хийсэн машин л та. 80 гэдэг машин л та. Land Cruiser 80. За. Тэ. Өчигдөр бид нар бол Улаанбаатар хотоос аяллахын гарааг бол эхлүүлсэн. Тэгээд урд шин бид нар Мөрөн хотдоо сайхан хоноод тэгээд ингээд өнөөдөр аяллаа 2 дахь өдрөө үргэлжлүүлээ явж байна. За ингээд бид нар та бүхэндээ энергийн төв болсон энэ 50 100 гэдэг энэ цогцлбор дээр ирээд байна. Ингээд нэвтрүүлгээ тоглон сууж хүлээ авна уу. Хөвсгөл аймгийн Алаг Эрдэнэ сумын эрхлийн хөндий хэмээх энэхүү газар орших Эрдэнэ хайрхан уулын өвөрдөх дэлхийн бөмбөрцгийн өргөргийн 50 градус, уртаргийн 100 градусын огтлцлын цэгт энергийн төв байна гэдгийг Япон тэргүүтээ 8 орны эрдэмтдийн баг нийлэн 2006 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хэмжилт хийснээр анх тогтоосон байдгийм байна. Энэхүү хэмжилтээр Япон, Испани, Америкийн эрдэмтдийн GPS-ийн төхөөрөмж нэгэн цэгт зэрэг зааж баталгаажуулснараа энэхүү цэгийг бол одоо дэлхийн нийтэд бол зарлан тунхагласан байдгийм байна. За дэлхий дээр 50-100 градусын огтлцлын 4 цэг байдаг юм байна. Гэтэл энэний хоёр нь бол хүн өөрөө хөлөөрөө очих боломжгүй буюу Номхон далайн Атлантын далайн эрэг дээр хуурай газар дээр байдаг хоёр цэгийн
Нэг нь Канадын Торонто хотоос 66 км-ийн зайд хурдны зам дээр, нөгөөх нь Монгол оронд тэр дундаа Хөвсгөл аймгийн нутагт орших энэхүү цогцлбор юм байна. Энэхүү энергийн төвийг аялал жуулчлалын бүсийг түшиглэн гадаад дотоодын иргэдэд таниулах үүднээс 2019 онд бүтээн байгуулсан байдаг юм байна. Хөдөө явъя хөлөө баярлуулъя усан сүслий хандлаа хуучлий шүнийг нэрлээ гадаа хоны санаа нийли замда тори шавар сууи наран ганди салхин цөхөли сандарч бүлэри хөгжилтэй явъя хамтдаа аялъя Онгон байрын төрхөн дооси баян хангай хишгэн талархи улс Монгол төрөн айли эхорно бахтан дууля Онгон байрын төрхөн дооси баян хангай хишгэн талархи улс Монгол төрөн айли эхорно бахтан дууля Агаар сарын жимсэн явъя дураар тинэ дурсамжаа иргий алчаал тайлий сэтгэлээ сэргээ түүдэг галаа тойрон бүжээ Бородорын тэнгэртэй залбиря хол асаа ухаана тили бодолдоо тиймрөдөл думби дурсан шаяви хамта аялья Манай нэвтрүүлэг үргэлжилж байна. Манай аяллаа баг явж байгаад Хөвсгөл аймгийн Улаан авал суманд ирлээ. За миний хойно харагдаж байгаа энэ сайхан үзэсгэлэнтэй газрыг бол Бөөгийн 13 овоо гэж нэрлэдэг юм байна. Тэгэхээр үнэхээр байгалийн үзэсгэлэн цогцолсон ийм сайхан нутаг байна. За мөн юун дээрээ бол тэр овоон дээрээ цаашаа давуулаад харах юм бол нөгөө хордол сардгийн нуруу маань бол бас үргэлжилж байгаа. За ингээд та бүхэнд Бөөгийн 13 овооныхоо эргэн тойрны сонин ачныг толдуулъя.
Ингээд тусгай хамгаалалттай бүс нутг руу орж байна. Тэгэхээр миний ард бол энэ нэвтрэх цэг гээд энэ өвсгөлийн улаан тайгын улсын тусгай хамгаалтын газрууд гэсэн ийм хаалтан дээр байж байна. Тэгэхээр нэг машинаас 15,000 төгрөг хурааж авдаг юм байна. Тэгэхээр мэдээж энэ тусгай хамгаалалттай газрын цаашдын үйл ажиллагаанд бол энэ мөнгийг зарцуулдаг юм шиг байна. За ингээд аял үргэлжилж байна. Би өөр аялах дуртай, байгаль дуртай, байгальд маш их хайртай, уул усанд дуртай болохоор бүх аялсан газрууд маань бүгдээрээ сэтгэл донд байдаг. Тэр дундаас яг онцолж ярих юм бол Булган аймгийг ярмаар байна. Одоо хамгийн ойртхон санагдаж байгаа нь гэх юм бол тэр Булганы тишгээр бид нэр 2022 онд аялсан юм байна. Тэр аялал маань нийтдээ 20 хэдэн хүмүүстэй баг хамт олоор аялсан. Тэгээд тишүүсмаас цаашаага хойд Оросын хилээс нэг 15 км зайтай орчим очсон байгаа. Тэр газрыг одоо
онцлсан шалтгаан нь одоо нэг цэцгээс одоо нэг уулын тэр ам тэр чигээрээ цэцэг 100 одоо төрлийн цэцэг ургадаг гэдгээрээ маш их онцлогтой байсан. Миний хувьд. Тэгээд тэр уйл дүүрэн цэцэг гэж ойлгож байна. Тий, ерөнхийдөө бол тэр хүндээ тэр чигээрээ цэцэг. Тэрээс 100 төрлийн цэцэг тэнд ургадаг. Бүх төрлийн өнгө алгалсан. Яг бидрийг очих үед бол ер нь бол улаан шар цагаан цэцгүүд нь хөвчлэн одоо тэнд одоо ургасан байсан. Тэр нөгөө улирлаас хамаарат ерөнхийдөө тэр хүндэд нийтдээ л ер нь бол жилдээ яг тэр 100 төрлийн цэцэг л гардаг гэж би тэр нутгийн тэр нэг хүнээс би сонссон юм байна. Тэгээд очисон газрын тэр хүндий болоод би өмнө нь олоод яг маш олон газраар аялсан ч яг тэр болгоны тишиг сумд байдаг тэр газар шиг тийм маш олон одоо цэцэг төрлийн цэцэг зэрэг тийм одоо тэнд ингээд үзүүлж маш олон өнгийг харуулсан тийм цэцэгтэй газар болоод яг очиж байгаагүй. Тэмцтэй өвссөн юм шиг юм дээ. Тий, ерөнхийдөө бол үнэхээр одоо үгээр хэлхий аргагүй. Тэгээд та нарыг би өөртөө бас зориод очиод үзээсэй гэж бодож байна. Тэгээд аргагүй л манай Монголын одоо эх орон маань үнэхээр үзэсгэлэнтэй үзэх газар маш их ихтэй гэдгийг биеэрээ мэдрээд маш олон газараар явсан юм ханахгүй дахиад явмаар санагдтал яваад тахсан бүр илүү явмаар санагдаад идэв нэлээ. За эрхэм өндөд үзэгчдээ өвлийн аяллаа зориулалтаа энэхүү хувцсыг танилцуулахад таатай байна. За би энэ хувцастай Хөвсгөл аймагт тайгад 7 хонлоо. За ямар ч байсан бол үнэхээр өмссөн эзнээ бол дааруулдгүй ийм сайхан хувцс байна. Үнэхээр бие барих юм байхгүй. Маш хөнгөн бие дэвтээх нь алдцтай. За тэгээ бид нар чинь 7 хоног мориор явсан гэхэд бол моринд мордох, мориноос бууд суухад бол ерөөсөө бие барихгүй. За тэгээ хамгийн гол нь хөвчид бол хүйтэн байлаа. Гэхдээ бол энэхүү хувцсны ачаар бол ерөөсөө даарсангүй. За энэ сайхан хувцсыг бол Оросын холбооны улсын Novotech гэдэг энэ компани үйлдвэрлэсэн байдаг. За ингээд энэ нь бол өөрөө энэ дотор хувцастай, өмд цамцтай, дотроо оймстой, 2 давхар оймстой. За тэгээд ийм гоё малгайтай, ийм одоо ижүүрэн хувцас байна. Тэгэхээр бол та бүхэн хэрв загсанд явах, анд явах, өвлийн хүүтэнд даарахгүй явъя гэвэл энэхүү Novotech компани ижүүрэн хувцсыг авч өмсөөрэй гэж би та нарт зөвлөж байна. Үнэхээр хүүтэнд би өөрөө шалгаж үзлээ. Баярлалаа Novotech. Мөрөн Мила компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн сум нь Мөрөн Вила барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цутгамал технологиор 650 айлын 9 блок барилга, үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулаад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна. За манай нэвтрүүлэг үргэлжилж байна. За бид нар
Улаан улс сум дээр хонцоход өнөө өглөө эртлээ гарсан. Ингээд бид нар нэг байгалийн үзэсгэлэнтэй тогт зүхийн нэг газар ирээд байна. За та өөрийгөө манай үзэгчдэд танилцуулаач. За би Хорд сардын дарсан цаастай газрын байгаль хамгаалагч Нямхөө гэдэг хүн байна. За. За энэ газар маань юу гэсэн хүүхдтэй ямар нэртэй газар байна? Ямар онцлог байна? Энэ ар босгодын хавцал гэж. Яг байгалийн унган төрхөөр ямар ч дахин давталтыг энэ унган төрхөөрийг яаж хадгалагдсан үлдсэн ийм газар. 1997 онд Улсын тусгай хамгаалалтын газар дархан цаастай газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтанд орсон ийм газар байгаа юм. За. Энэ бол ингээд гол урсдаг юм байна те. Энэ юуны гол вэ? Энэ ар босгодын гол. Ар босгодын гол тэгээд хавцал нь ар босгодын хавцал юм байна те. За энэ ингээд цаашаа хэр үргэлжлэх вэ? Одоо бид нар л ихэн дээр нь ирсэн байна уу? Энэ хавцлын яг аман дээр нь бид нар ирсэн. Аман дээр нь нэг хүртэл яг 3 км үргэлжилнэ энэ хавцал маань. Яг ийм л тогтцсон яваад байх үү те. Ийм яваад энэ ханан хадаар хүрээлсэн ийм хавцал өгсөд 3 км үргэлжилээд цаашаа болох дээр дахиад том задгаа голуулаад голын их бол одоо эндээс 30 км-ийн дээр их хол байгаа. Энд чинь өөрөө хордол сардлынхаа нуруунд байгаа тийм хордол сардлын нуруунд байгаа. Энэ хордол сардлынхаа нурууны тухай та манай үзэгчдэд нэг жаахан танилцуулга хийгээч. За манай хордол сардлын нуруу нь байгалийн унган төрхөөр яг үлдсэн ийм үзэсгэлэнтэй газар байгаа юм. Энд болоход төр нэн ховор амьтад бүгд байна. Аргал янгэр. За аргал янгэр өөр өдөр баавга. Бугсогоо, хандгаа, ирвэс бүх нэн ховор амьтад бүгд энэ ууланд тэгээд бэлчиж байна. Он зэрлэг гахаа ирдэг. Хордол сардлын нуруу чинь хөвсгөл нуурынхаа баруун талаар ингээ хоошоо явцсан нуруу байна уу? Баруун талаараа хойшаагаа саяны уулзтайгээд үргэлжлээд явуулсан. За. Бид нар бол үндсэндээ хордол сардлын нурууны урд төгсгөлд шахав байна уу? Тэгээ хойд биеийн хойдлонд хойдлтаа энэ чинь урдаа 38 их газар бий л дээ. За. Энэ гол маань өөрөө хэр гүнзгий гол уу? Энэ бол яг хуу зүүнөө тухайд бол нарийнхан гол гүнзгий газраа гүнхэн газраа гүхэн дөрүл байдаг. Тэгээ одоо бол яг нэг шар усны халиа дээр давхар гэж хөлдөөд одоо гэж өргөн болцсон байна. Тэрнээс биш яг нэг нарийнхан гол урсч байдаг бол л да. За. Тэгэхээр зун бол энд ирж энэ хавцлыг үзэх боломжгүй юм байна тий. Зун бол яг энд ирээд эндээс дээш явгнаар ингээд хавцлыг захлаад алхах юм уу те голоо захлаа сүлжээд эрэгдэйгээр нь алхах зайтай юу? Зайтай зайг үнэтэй энэ голоог бол өчнөөс үлжиж өгсөн. За одоо энд ихэд чинь 2-3 гээд гараад игээл гараад өгсөн чинь. За тэгэхээр 3 км явж буцаж ирэх юм байна те бид нар бол. За. За их баярлалаа танд. За бүгдээ ингээд хавцлаа өгсцгээе.
За манай нэвтрүүлэгтээ сууг байгаа үзэгчдээ баярлалаа. Бид нар явсаар байгаа дараагийнхаа сайхан байгалийн зохицолбор газар ирлээ. За энэ газар бол нутгийн зон олны ярихаар бол ээжийн тухай дуудуулахтаар боргилдог юм булаг байдаг гинэ. За тэгээ бүгдээрээ энэхүү булгийг очиж сонирхцгаая. Манай хөлсөлөө улаан улсанд байдаг дуутуулгын ээж булаг гэдэг энэ газар одоо байгалийн их гоё үзэсгэлэн цогцлбор газар байгаа. Тэгээ энд одоо гадаад дотоодын зуучид аялагчид ирж энд одоо ирж эхийн тухай дуудуулж тэгээд энэ гоё оргилдог 100 м бол гээд энд 2 шум м явдаг байсан. Энэ их гоё үзэсгэлэнт газар байгаамаа. Тэгээд хүмүүс энэ байгалаа бас хайрлаж энэ нутаг төр зэмнийг үзэхдээ бас шийж байх хог нойлын цаас ямар нэгэн тийм хаягдл хогоо бас цэвэрхэн авч яваад ингээд энэ нутгаар айлцгаарай гэж та бүхэн хүсэж байна. Өрхөн борлог мохороо хүндийг туула сайхан сан эмэгэн буруу ээжигээ эргээд надад олдохгүй. За тархан төвтөө сайхан үлж гинэ баг. Сайхан үлж байна. За сайхан үлж байна уу? Сайн үлж байна уу? Сайхан үлж чинь сайн явж ирлээ. За энэ жил чинь цас багтаа сайхан үйл болж байна уу энэ хоёр? Оо сайхан жил болж байна. Энэ жилээр нь цас багтаа ер нь таарсан цастаа нэг хийх жишээр нь таарсан цастай их сайхан жил болж байна. Оо. За та нарын ирсэн замаар энэ цас устай газар хэр зэрэг байна? Ямар байна? Зам ирэн гайгүй шах. Их гоё яваа саадгүй яваа өрөд ирлээ. Тий. Одоо энэ нутагт одоо гадаад дотоодын жуулчдыг хэрдэг энэ дуулдаг болгоо ээж болго гэдэг нутгийг газар байна одоо чи. Зөв. Энэ гадаадд их хэрдэг юм шиг байлээ наашаа. Гадаадд их явж ин замаар энэ машинууд нилээ явж шүү. Зөндөө. Ер нь бүгд л наашаал явж байгаа бох тий. Тэглүүд энэгээр явна. Энэ хайрх нэг л үзэх гэж явж байгаа л гоо. Энэгээр энэ жарганд маргад энэ дүн цагаан нуурын дарахтай хотгор нутгаар л хүмүүс их аялж ирдэг болсон юм. Зөв. Энэ одоо нөө цаатны газар чи ийшээ хаашаа яаж явд юм бэ? Одоо ийшээ цагаан нуураас цаашаа баруун зүүн тайг гэдэг. За байдیں۔ Тэгэхээр та нар одоо машин бол зүүн тайган дээр шууд очив баруун тайганд бол яг наагур хармаа ихээр бас нэг хэдэн айлууд бий. Зөв. За баярлалаа. Тэгээ сайхан
Сайхан өвчөрөө. За танд сайн ороо. За. Аялын баг явж байгаад одоо цагаан нуур суманд байдаг зүүн тайгад ирээд байна. Ингээ та бүхэндээ цаатан ард түүнийхээ ажил амьдралаас сонирхуулъя. Сайхан өвөлжиж байна уу? Үнтэй сайхан өвөл болгоо. Үнтэй сайхан өвөл боллаа. Та нар сайн явуулгаа. Сайн явж ирлээ. Бид одоо техникийн Монголын анхахдагсах 30 хэдэн жил болсон одоо даа хүрээ гэж нэрлэгдсэн машин техник зардаг газрын хүмүүс байна. Би өөрөө бүр 10 хэдтээс жолооч хийгээд тэгээд Монгол улсын гавьяа тээвэрчин галсан должин гэдэг хүн явна. Тий. Тэгээ та нөхдөдөө ерөөсөө энэ гоё хүмүүстэйгээ уулзъя, учрыг танилцъя, үзье, харъя гэж бүр зорж ингээд залуучуудыг хэсэг одоо бид нэг 15 сургуулаа 19 л явж байгаа шүү. Ингээд гарлаа. За ах зүүн тайгийнхын тухай жаахан яриач.
Яагаад баруун зүүн гэсэн өөр бас байна. Улаан тайг гэж бас байдаг болтой юм шиг байлээ. Хэдэн тайг байна? Ингээд баруун зүүн тайг гэх манай энэ цагаан нуур гэж сум танаар дайрын гэсэн метод энэ физикал гадаа та нар мөсөрн гарч ирсэн байна. Тэглээ. Тэгдээсэн дээр одоо энэ маань физикал гэдэг нь одоо ингээд хоошаа урсаад тэр энэ сэмэрэн одоо тийш орсон нутгаар ингээд урсч гаддаг. За. Том гол байдаг. Тэгэхээр энэ гол ингээд зүүн талд нь амьдрын зүүн талаа ингээд хайгд амьдрал явдаг усаа зүүн тайг гэдэг юм. Одоо энэ ядраа маань их ойрхон ингээд буряд энэ ахан буряд гэж танаар сонссон байхад тэр ахан бурядтай бараг хил заалгийн юм ойрхон нутаг болж явдаг юм. Тийм ээ. За. Харан тайгын одоо тэр тааталдаа улаан уулаас ирсэн хүмүүс улаан уулан таасан байсан. Тэгээд төрийн бодлогоор улсын бодлогоор энэ таатан хоёрыг нийлүүлээд ингээд том байгаад гэх юм одоо энэ миний төвөнтэй таасан чинь бидний төмбөн харьяат хүмүүс байсан. Таатан хүмүүс байсан таатаага. Тэгээд тэр таатан хоёрыг нийлээд том болгосон ингээд тэр улаан уулаас ирсэн хүмүүс нь тэр баруун тайг амьдарч явдаг. Бид энэ төмбөн харьяат байсан усаа зүүн тайг амьдарч явдаг юм. Я та зүүн тайгийн даригэд хүн байна. Нас өдөр хэд орч байгаа нэг. Өдрөөр одоо энэ жилдээ одоо гарсан. Одоо 69 өссөн. Оо за. Ам бүл хэдүүлээ танах. Ам бүл 3 хүүхэдтэй 5 удаа. Хүүхдүүд нь одоо хаана ажиллаж байна? Хүүхдүүд нь одоо энэ тайганд бас байдаг. Сургуулийн хүүхдүүд орохгүй. Хүүхдүүд маань энэ цагаан төдөө хүүхдүүд хавдаг цагаан төдөө. Нэг маань тэр хогорт байдаг хавдаг хийгээд Монгол мартаад байна. Цаанаас үгээр бол одоо яслах хийн ааруул хийн тарг бүрэн. Оо за. Цаа бол одоо морина 18-аас 20 наслуу. Дунджаар нэг өөр хитэн цаатай байдаг. Одоо янз л одоо. Одоо халхуучин мянгат малчин гэдэг чинь танад мянгат цаацсан гэж байна уу? Одоо баруун тайганд байна мянгат цаацсан гэдэг. Яг мянган цаатай гэсэн үг үү? Аа тий. За. Я 2023 онд хамгаан зүйл таатаа. Оо за саяхан орж. Хэр өөрчлөгдөж юу? Шал өөр болсон байна. Дээрээ яснаа шатаа. Шал өөр болсон байна. Хэсэн байрдаг дээрээ. Игүүгээд яан дээрээ. Утаа гэдэг чинь нэг юм байна. Нэг харсан. Тэгээд одоо машины төвчлөгээд чинь аимшиг хүн явах харч арга байхгүй. Үнэн ястай. Та цаатнуудын гэрлэх ёслолын тавхад нэг яриач яаж бэр буулгадгийг одоо Монгол ёсаар болсон дөө одоо дээр ийтэй бол одоо бас хаад өөр байсан дээр ийтэй бол одоо тэгээд хоёр нийтдээ хашираад одоо тэгээд амьддаг байсан одоо энэ сүүлийн үеийн залуучууд одоо Монгол ёс анхлаар авдаг байсан. Тэрээс бол нэг хулгайлж авдаг байсан. Эхлээд бэр гуйж очих уу? Тийм бэр гуйж очих. Хэдэн хүн очих уу? Очин бас хаширалсан тэр аав ээж тэр ах дүүжин хаширалсан. Нилийн дэх нь бас нэг хулгайлдаг ёс байсан уу? Оо дээр ийдээ бол одоо биднээсэн урт талд одоо чинь хулгайлдаг ёс байсан. Та эхнэрээ хулгайлв уу? Тэр урд байдаг. Тохиролцсон уу та яа? Тохиролцсон. За их жилч хулгайлсан уу та тохирсон уу? Хулгайлсан байна. За.
Чат юу вэ нөө? Мориноос ямар байна? Мориноос эцэг маань чи хоёр уурын дээр ингээд энэс холбороод байна гэж үү? арьсан бүр сул байт юм бэ. Энэ талд нь гараад энэ талд нь гараад идэг юм. Өөрөөр чангалсан бизтэй нөгөө юугаа бол чангалаад байхад арьсан ингээд бүр нэг хоёр бүрэн дээр өөр нэг ихтэй юм шиг нэг энэ талд нь гараад нэг энэ гараад. Юу яхаар байна уу? Явдлын хэр зөөлөн байхаар шинжтэй байна. Гоо явчвал зөөлхөн. Зөөлхөн байна уу? Нэг явчвал зөөлхөн юм байна. Аа. 200. Тэгтээ ерөөсөө ингээд явах гэхдээ нөгөө газар хазгаа өөрөө ийм сул арьстай нэг ингэж гараад нэг ингэж гараад. Аха. Түүнээс хөрхи. Хадаатар гэж юм манай хадаа. За. Энэ нутгийн уугуул уу? Уугуул. Танаас ч одоо ямар ястан гэж явах вэ? Би одоо ураад ястан юм байна. Цаа бугны уралдаан гэж байдгүй. Одоо байна. Хэдэн километрт уралдуулах уу? Нэг 20 км зав. Тийм халуу. Явна. Тэгэхээр бас нэг цаагаа урдчилж явах уу бас? Үгүй. Шууд уралдчих юм уу? Аа? Шууд. Одоо нэг хурдан морийг чинь тусад нь уйдаг штэ. Тий. Цаан дээр тийм байхгүй юу? Байхгүй. Зөө. Тэгэл ерөөсөө яг гэхдээ мэдээж бол сонгон тэ аль нь арай хурдан бэ гээд. Сонгон. За энэ эвэр нь энд нь ингээ юм угалцсан байгаа мó энэ яатсан? Аль? Арьсан юм биш үү те? Арьс. Би юм угалцсан. Энэ яагаад ингэсэн нэг хүн гэмтээхээс нь сэргийлээд ингэсэн үү? Ядаагүй. Их урт урдуултар одоо миний мэдэн дээр байна. За аль харагдах вэ? Эврээр яасан юм уу? Эврээр хатгсан юм. Эврээр. Тийм нөгөө цааны уралдаанд бол орж исэн үү? Баасаа зөндөө бас. За юун дээр бол халахууд чинь бол хүүхдээр унуулдаг тийм. Энэ цаг яадаг бас хүүхдээр унуулах уу? Хүүхдээр бас томчууд өөрсдөө бас уралдана. Өөрсдөө унж юу? Тий. Тэгээ 20 км явна гэхдээ аваа тэнхээтэй амт юм байна да. За. Өвс төжилийн хувьд бол ерөөсөө өөрөө бол урамлаа түгээд идчих. Тэрнээс та нар бол өвөл одоо бууганда цаанда тижил бэлдэнэ гэж бол яриа байхгүй. Байхгүй. Өөрөө цасаа малтаад идчих юм уу? Давсаал бэлдэнэ. Давс. За. Энэ дөрөвнүүд нь бүгдээ иймэрхүү байдаг юм уу? Эсвэл энэ эмээлийн хувьд юм байгаа юм уу? Энэ эмээлийн хувьд ян дөрөө байна. За, эмээлээ та нар өөрсдөө хийх үү? Худалдаж авдаг юм уу? Худалдаж явна өөртөө бас хийн. Ааха. За. Цаана тавруулсан. Ер нь бол уул нь жижиг юм байна шүү дээ хөрхи. Тэгэхээр юу даац хэдв? 1 кг даах уу? Бүр энэ өөрөө 150 аваад явчихна. 150 кг үү? Тий. За. Тэгвэл би чинь нэг 86 за эргэж хуцтайгаа эргэж бодоход намайг өлхөө авчих юм байна дээ. Өлхөн аваад явчихна. Ердэл дээр нь гараад энэ яа. Энийг дээшээ гаргачих юм байна. Ингээ. За тэгвэл би нэг наад цагийг унаад үзчихв. За. Бади, захад. Хийх нөгөө тийм. Чүү. Бэжэра. Энэ айгуу сул юм байна. Ямар үг юм бэ? За. Би цаана. Энэ одоо сварга эвэрнээс барьж явах юм байна. За хоёроо явна. За яваа. Өшөө. За. Анка энэ ямар үг юм бэ? Бэж энэ. Болохгүй юу? Үүнээсээ барьж хаа. Гэхдээ айгуу сул юм байна. Бэжэра. За чүү. За чүү. Нөгөө тийш ийшээ яваач. Ийшээ яваа. Чүү. Энэ бол машинуудаа мэдлээ ирлээ те. Дүүгийн нэр юм блэ? Ундармаа. За. Хэдгээр ангөө? 8 дугаар. За. Одоо өвлийн амралт таарсан байна уу? За. Юунд цагаан урдаа суудаг уу? За. За, мэрэгчлээ сонгосон уу? Сонгоогүй л байна уу? Үгүй. Ер нь цаашдаа ямар мэрэгчлээ болно гэж бодож байна? Мэдгүй л байна. За. Манай үзэгчид сонин шүү дээ чи.
За чи нэг ганцхан бадаг туваад болчих. Донгор туюудасолатгаш доштог жамос гэрэ бэрмэн итэр туюудасолатгаш ирүүн жамос гэрэ бэрмэн худай туюудасолатгаш хуулаг жамос гэрэ бэрмэн. Чи хэдэн настайгаас цаа унсаа? 6 наснаас яа. За. За. Цаан дээр ингээ мордоход айгүй ингээ тогтургүй юм байна. Чи морь унж үзсэн үү? Үзсэн. Морь нь л арай амар тий. Донгор туюудасолатгаш доштог жамос гэрэ бэрмэн итэр туюудасолатгаш ирүүн жамос гэрэ бэрмэн худай. Цаатан хичнээн ер нь өөрхөө айл байдгийн. Ингээл орон зайн тайган дэгтэн зэрэг энд чинь 20 гаруй өөрхөө айл байгаа зүүн тайган дэг. Орон тайганд бас л мөн 20 гаруй айл. Тэгээ нэг 50 өөрхөө яг ууландан дэж явдаг. Тэгээд бас хөгшин хөвөө зарим хүмүүс маань бас одоо голд тайг явуулчихдаг таван уурын төвд бас байдаг. Тэгээ нийтдээ саатан хүмүүс ч надад нэг том жижиг нэрээ нэг 500-аар саатан амьдч явдаг газар байна. Таван нурт. Та ургийн авг юу гэж боддог лээ? Би хят балагч. Хят? Балагч. За. Ер нь цаатангууд хичнээн авг байна. Энд чинь юу чинотоо урат гэж байна. Соян гэж байна, хуулор гэж байна, адаг балагч гэж байна. Одоо тийм ястан зүүн улсууд бас нэг олон нэг ястан нас бүрдсэн хүмүүс байдаг. Танай эхнэр ямар авгийн хүн байна? Адаг балаг. За. Та хоёр хэдэн наснда сууж ирсэн бэ? 30 гараад төгсөрсөн хойно. 30 гараад 38 37 Оо ямар орой суусан. Ганцхан насныг зүрхтэй шүү дээ. Би та юу чинь тийм аа. Нэг цаанаас 200 грамм сүү гардаг гэж та түрүүнд хэлжсэн. Тэр сүүгээр хичнээн данх цай чанах уу? Тэрүүгээр бол одоо 3 данх цай чанана. Тийм өтгөн байд юм уу? Тий. Зөө. Бяслаганд чинь тэгэхээр нийлэн сүү орох нэ. Бяслаганд бол одоо 3-4 литр сүүгээр бяслаг шахана. За, ер нь яг сайлны цагаар хичнээн цаах уу? 10 гаруй зарим байдаг 20-аад моряд тийм хөөд. Бас нөгөө янзгаар нь эвлүүлэх үү? Тийм. Янзгаар нь эвлүүлнэ. Хажууд нь барьж байгаа. Та нар хэдгээр ингээ? Хэдгээр ингээ? 8. 5. Одоо амарцсан байна уу? Амарцсан. За. Ийм ч гоё юу? Гоё. За. Чи өвдөж исэн юм уу? Гэхдээ ер нь эмч болох нь гоё юм уу те? Цэргийн дарга. Цэргийн дарга болно? Яагаад цэргийн дарга болж байгаа? Яагаад цэргийн дарга болж байгаа? Гоё юу? Энэ удаагийн аялал бол янз гоё нөө бид нөгөө үлэн аяллыг ийм урт зайд тулж үзээгүй сайхан байна. Өмнө нь бол бид нар зөндөө аялсан. За Алтай 5 богдоор аялсан. Алтай 5 богдын маань аялал 17-8 хоногийн аялал гоё аялал байсан.
Дараа нь 9-ийн аршаанд аялсан 9-ийн аршааны зам маань айгүй бартаатай хүнд хэцүү замаар явж очдөг тийм аяллыг хийсэн. Урд хил дээр орон гашны бар толгой урд цэг дээр очсон юм уу? Урд цэг дээр бүр цэг дээр нь очсон. Оо зөө зөө. Тэр бол бас айгүй гоё тасархай аялал байсан. Ер нь бүх аяллууд л гоё болчиход идэнд. Тэгээд бас найдлан бид нэр говийн аялалд хийсэн. Өмнө аймгаас эхлээд өмнө Говь аймгийн Хэрэм цав хүртэл яваад эргээд цаанаас урдуураад шууд явж Говь Алтай аймгийн Ээж хархан хүртэл аялаад ирсэн байгаа. Тэрнээс чинь бол аялал бол зөндөл. Зүүн тал руу явсан аялал юу вэ? Зүүн талын аялал болохоор би юунд хинтэл орж үтсэнтэй манай аялал багийнхан мэл. За тэгэхээр үндсэндээ бол одоо энэ хойд зүгт гарсан аялалтайгаа нийлүүлээд бодох юм бол ер нь 408 зохист очсон байна. Ер нь бараг л очсон. За энэ дотроос сэтгэл тоногссон тийм газар орон аялал юу вэ? Хамгийн гоё аялал нь Алтай таван багийн аялал байсан. Манай хамт олон айгу 17 наманыг хоорондоо эвтэй найртай гоё явж ирсэн. Алтай таван багийн сайхан харихнууд бол гоё лалаа. Хамгийн тэгэл нааша Алтай таван баг дээр ороод Увс аймгийн Хяргаш нуураар жамраад буцаж ирэхдээ Завхан аймгаараа Мухартын гол гэдэг газар очсон. Тэр гол үнэн тасархаа гоё. Яг элсэн манхан дунд уулан дундаас гардаг тийм гол дээр очсон. Тэр бол өстой хамгийн гоё байсан. Тэгээ Улаачаа хар нуураар бас орсон бид. Тэгэд эргээ буцахтаа юугаар Арангаан цэнхрээ голоор орж амраад тэгээд ирцгээсэ. За ингээ өрн бэлэн болсон уу? Тэгсэ. За. Одоо тэгээд юугаа цоолох газраа яаж сонгодог вэ? Дээш очиж байгаа л. Ер нь бол зүгээр магадлалтай газар гэж бас баримжаах уу? Тэгээд. За. Энэ ямар баримжаал вэ? Ер нь яг нөгөө голынхаа муурынхаа багцааг харж байгаа л тэгэл аль болох одоо гүнзгий газар л цоолуулгаагүй л хэл та. За. Үнэнч санаагаараа явахата хой Ухлээс устан бидэхгүй хой Тэнгэрийн шаргал нарыг нь тэглүүлэхгүй болоо манданда Тэрслүүгүйн ташигдаач Тэнүү талда олоодаа хой За одоо энэ хорш гэдэг милварм гэдэг нөгөө авгалдааны За ганц дуртай юм уу? Авгалдаа. Тэгээ одоо яг эдгээр нөгөө юу байхгүй. Одоо эдгээр нөгөө яг хиймэл дөөрөмөл үгүйснүүд. Яг нь хол явж байгаа болохоор эдгээр чи зарим нэг хүмүүдэд хөлдчихтэй. За одоо юм авгалд эдгээр ч юм болохоор одоо ялааны л. Эдгээр юм уу? Одоо хорон дээр дахиад барьдаа. Одоо яг хиймэл үгүйстэй одоо нөгөө ялааны өвтөн шүү дээ. Одоо тэгээ наадах чинь загас орж байгаа. Тэгэн шүү дээ. Харах юм уу? Тэгэн. Одоо энэ үйлчлэж яваа. Одоо энэ мөс ингээд юу ч юм чи харанхуй байгаа үсттэй доороо. Тэг яаж хайгаагүй. Харна шүү дээ. Харна тэгэн шүү.
Цагаан цасан ч доороо энийг ерөөс усан дараад усны одоо тэр чулуун мулаг Гүч метр мөсөнд орч хаарахгүй байх хэрэгтэй шүү дээ. Та 10 метр зүйдэрлээ бол асуудалгүй шүү дээ. Тийм үү? Тий. За энэ ямар ч гэсэн өгөөш дигэндээ бэлж байна. Ингээл юм зэндэ. За ямар загас гарч ирнэ гэж бодож байна. Эндээс ч одоо цагаан загас л байх уу. За. Тэгээ өсгөлийн цагаан загас л байгаа да. За. Гамбол хэдэн жил загас барьж байна. Би яг зөв сонирхлоо тэгээд найз уудтайгаа тэгэл яах вэ? За загас баригдах болтугай. Яг одоо гадна гарын температур 32 градус байна. Гадаа ёо. Би үлдвэл тесэртэй байна. Би 32 тал даарахгүй. Өн гүйх доошоо нэг 2 орчим метр л баг шиг байна да. Тийм байна. Тий. Хэдүүлээ ярамг бол яг гүнзгий газар цаолоод үзүүл. Ста барих магадлал 50% та. Энэ бол одоо яг нөгөө гүйхэн хэсгэнд нь ячиж байна. Мөснөөс доошоо. Тий. 40 сая гэж болсон дээ. Тий. Гүйхэн байна. Тэгэхээр тий. Яг нөгөө тий. Гүнзгий газар байх юм шиг. Одоо энэ тэгээд нэг сар гарчхаар энэ гүнзгий рүүгээ орцол байгаа л да. Чинд орчдог гэж байна. Тий. За нэвтрүүлэгтэйгээ цуг байгаа үзэгч та бүхэндээ маш их баярлж байна. За ингээд манай аяллаа баг Хөвсгөл аймгийн Эренчинэл Хүмс сумын нутаг дэвсгэрт байдаг ийм байгалийн үзэсгэлэн тогтцол дээр хурж ирээд байна. За миний ард та бүхэн жаргантын голыг бол харж байна. За өнөөдөр бол 1 сарын 11-ний өдөр буюу одоо 3-9 эхэлсэн явж байгаа ийм бас хүйтэн цаг улирал байгаа хэдий ч энэ голыг та бүхэн харж байгаа бах. Ингээд ерөөсө хөлддөггүй ингэж харзалж урсдаг ийм гол байдаг юм байна. За дээр нь энд цаг уурын их тийм эрсдэс одоо хэлбэлзэл байдаг учраас энэ мод бол өөрөө ингэж их цантдаг юм байна. Ялангуяа энэ цам бол өглөө эртэл их босдог гэж байна. За тэгээ бид нар бол ингээ явсаар байгаа яалтчгүй орой нар жаргахын өмнө ирж байгаа учраас тэр үзэсгэлэнг бол бид нар бол үнэндээ бас яг харуулж чадсангүй. Одоо бид нар цаашдаа аялал үргэлжлүүлэх учраас яг энэ цаг мөч дээрээс та бүхэндээ жаргант голынхоо байгалийн үзэсгэлэнг төлөвлөе. Их сони юм байна энэ. Их хүйтэн байх болоо гэж утсан чи. Одоо бүлэн гэж хэлэхээр юм. Гэхдээ яг бүлэн ч үе. Гэхдээ бол нэг хаг ташсан тийм ус бол биш юм. Тийм. Зүгээр зарим хүмүүст бол чихэр амтагдаад байна гэдэг. Надад бол ч арайч нэг чихэр бол тийм. Гэхдээ их тийм зөөлгөн ус байна. Тийм. Сони юм байна. Ямар ч байсан та бүхэн Эренчинэл суманд ирэх юм бол заавалчгүй ирж үзэх ёстой. Байгалийн ийм цогцлбор газар юм байна шүү. Сумынхаа төвөөс нэг 10 км явал үрээд ирд юм байна. Тий. Жаргантын гол буюу жаргантын гол нь
Хөвсгөл аймгийн Эренчин лүм сумын зүүн хойно 1690 метрийн өндөрт орших байц уулаас их авч дархтын отгороор 35 км орчим газраар тахирлан урсаж Эренчин лүм сумын төвийн урдуур гарч далайн түвшнээс дээш 1543 метрийн өндөрт орших шишгэд голд цутгадаг юм байна. Харин Жаргантын голд өөрт нь 6 гол горих цутгадаг. Жаргантын голын урсгалын хурд нь тэг 10.3 м/сек бөгөөд өргөн нь дунджаар 22 м байдаг юм байна. За Жаргантын гол нь өвөл хөлддөггүй гол дотор ургасан өв сургамал нь ногооноор цэцгэлсэн байдаг нь онцлогтой. Өвлийн улиралд голын уур манан ойр орчмын мод утыг цамтуулж маш үзэсгэлэнтэй болдог учраас үлгэрийн мэт орчныг бүрдүүлдгийг та бүхэн дэлгэцнээс харж байна. Хэсэг даа хүрээ захын одоо төрөөслөгч нарыг аваад ингээд аялал зохиогоод явдаг. Мэргэжлийнхэн дагуу тэгээд энэ удаад одоо 20 гаруй газар орноор явсан Монгол яваагүй газар маань Монголын Швейцар гэж нэрлэдэг Хөвсгөл аймагт зорж энэ 2025 оныхоо оноо эхлээд анхны аялал явж байна. Энэнд одоо 19 хүний бүрэлдэхүүнтэй хүчтэй 4 машинтай ингээд хотоос гарсан 10 хэдтэйгээс жолоочийн ажил хийсэн. Одоо би төр засгийн үйлчилгээний хамт баасан 30 жил ажиллаад тэндээ 25 жилийн одоо Төв хорооны тусгай газрын сайд дарга нарт одоо 2 машинтай үйлчилж хот хөдөөгүй явж байсан. Тэгэл ой тайгаар эхэлсэн болохоор өнөө болтол одоо 79 жил насыг наслахад аяллаа орхидгүй уул усаан самдаг ингээд жилдээ нэг 4 удаа улирал бүгднийг явждаг юм аа. Энэ удаад уулийн аялал ингээд 9 эхлэхээр л явъя гэж бодсон. Хөвсгөл аймгаас эхлээд явж байна. За 20 сарын нуруунд Хөвсгөл аймгийн Эренчин хүмб улаан уул сумын нутгаар дайран өнгөрдөг 130 орчим километр сумад тогтдог нууг тайг хээр хосолсон байгалийн унаган төрхөөр хадгалан үлдсэн манай орны үзэсгэлэнт газруудын нэг юм шүү. 20 сарын нуруунд дархтын хотгор Хөвсгөл нуурын хотгорын усан хагалбар болдго юм байна.
Та хүрээ компанийнхаа хамт олонтой сайхан аялаад аяллахаа юм хавцааг одоо болж байна. Бид нэр одоо юу яла дархтын зинхэр хатгараар 5 өдрийн аялал хийгээд явж байна. За очих замаараа яг үзэсгэлэнт байгалийн үзэсгэлэнт газруудаар орох ёстой газруудаараа орлоо. Хөвсгөлангийн Адаг Эрдэнэ сумын нутагт байдаг 500 согслороор орлоо. Тэр ямар өвтэй өргөргийн 50 гараас утгаргийн 100 гараас гэсэн огцлын цэг байгаа. Тэрэн дээр очлоо. Энэ маань ерөөсөө манайд гараг дээр дэлхийн өнгөрцдөр 4 хүн байдаг. 2 нь усан дээр байдаг гэж байна лээ. Атлантын дадаа намхан дадаа 2 нь хоороо газар дээр. Нэг нь Канадын Торонто хотоос 66 км зайд хурдны зам дээр таардаг юм байна. Тэр бол хүн мэддэггүй. Тэгээ манай энэ Хөвсгөлангийн Адаг Эрдэнэ сумын нутагт байдаг энэ нутгийн цэгүүд яг хүн очих боломжтой. Ийм сайхан 8 орны эрдэмтэд бүгдээрээ GPS-ээр тодорхойлоод ингээд хүлээн зөвшөөрөгдсөн. Энергийн нэг сайхан төв байна. Энэ дээр очиж бүгдээрээ энерги авцгаалаа. Дараа нь аяллаа үргэлжлүүлээд дархтын зинхэр хатгар руу явах замдаа Томын халзандаа, Өлийн халзандаа гэдэг манай Өлийн халзандаа дээр очлаа. Тэнд 13 овоо агаад овоондоо мөргөл будаа юугаа өргөж сайхан залбирцгаалаа. Өлийн халзандаа юу манай 20 сарын нурууны урд хэсгийн байдаг. Ийм газар 2000 орчим метр өндөртэй долоон төвчнөөс дээш. Тэнд очиж бүгдээрээ сайхан идэг удаага өргөж залбирцгаалаа. За тэгээ дараа нь цаашаа Улаан улсын нутг руу ороод 10 босхтын хавцал гэдэг байгалийн үзэсгэлэн сайхан газар дээр бас очиж үзэл сонирхлоо. Ер нь бол нэг 3 орчим километр үргэлжлэх газар байна. Тэнд бол ханан хаттай тогтцсон их өөрмөс тийм газараар бас манай хүмүүс явж сайхан зугаацгаалаа. Дараа нь Дуут болог гээд мөн Улаан улсын нутагт байдаг үзэсгэлэнт байгалийн үзэсгэлэнт авсаг сайхан газар очлоо. Очиж дуураа дууцгаад усаа бүргэлүүлж бас нь сайхан нэрийг авцгаалаа. Манай залуучууд. Дараа нь яваад зүүн тайг руу очлоо да. Тэгээ тайгийн цаатан ард түмний аж амьдралтай танилцгаалаа. Тэнд сайхан цаа өдрийнхөө цаа хоолыг идэж ууцгаалаа. Цаатны урцсанд орж ярилцж хуурцгаалаа. Цаа бугаа унаж оросноор нь зугааллаа. Мөн тэгээ дараа нь Эренчлэм сумын нутг руу ороод Жарган тоол гэдэг манай нэг бас нэг байгалийн үзэсгэлэн сайхан газар дээр очицгаалаа. Тэр одоо баг хасах 50 градустай ч хөлддөггүй тийм сайхан усан дотроо өв сургууль нь яг ногоонороо байна. Тийм сайхан газар бүгдээр очиж зугаацгаалаа. Тэгээд 20 сард гээ нурууг харлаа. Саяны нурууг ардавлаа гэд зөндөө сайхан аялал хийгээд ингээд манай аяллаа баг ингээд аяллаа өндөрлөөд буцасгааж байна да. Энэхүү аяллаа нэвтрүүлгээрээ та бүхэн очин залгаж байна. Нэг холбон буйхаасан үрийн цолмонд гэгээ цацруулаад үчингеланд жахан имсээ айны харвэд доо айдан алг үрэстэй ярам тимүрсэн жоллооч бүсгүй тэнгэрийн дагин жардын замын эзэн заяа Өвний наран овоо гэж хэлдэг юм байна. Чи ханда хайран эндгэнсэн дан хүлгийн жолоо заллаад
газрын холыг туулж хурдалсан аяны харвэд дуу айдан аллаг үрээстэй яран тэмүүлсэн жолооч бүсгүй тэнгэрийн дагн чаргадын замын эзэн заяа За энэ газар бол нутгийн зам онцны ярихаар бол ээжийн тухай дуудуулалтад оргилдог юм болог байдаг тийм ээ. дэлгсэн хадаг шиг урт замыг дэгжин бүсгүй эвхэн хурдалхаа одоо цагаанаар сумд байдаг зүүн тайгад ирээд юм. Алсаас мишэн туярдаг аяны харвэд дуу айдан аллаг үрээстэй яран тэмүүлсэн жолооч бүсгүй тэнгэрийн дагн чаргадын замын эзэн заяа За миний ард тавхан жаргалтын голыг харж байна. аллаг үрээстэй яран тэмүүлсэн жолооч бүсгүй тэнгэрийн дагн чаргадын замын эзэн заяа чаргадын замын эзэн заяа Та хүрээгийн За Монголын анхны техникийн төрөлдсөн зах болох даа хүрээ захын хамт олонтойгоо хамтран бэлтгэж хүргэсэн энэхүү өвлийн аяллалын нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Бид бүхэн урт замыг ямар нэгэн аваар осолгүй, саадгүй сайхан туулаад ингээд гэрийн зүг хөлгийн жолоо залах гэж байна. Ингээд нэвтрүүлгийн туршид бидэнтэй байсан үзэгчид та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. Мөрөн Мила компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн сум нь Мөрөн Вилла барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цутгамал технологиор 650 айлын 9 блок барилга үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна.